За амар сайн уу. За тарган сайхан үлдэж гэнэ үү? Сайхан. Босоод ингэж тэлээд ирэхээр нэмэрч Болц урдна. Тэг болц урдна гэсэн үг. Ишиг тавина. Нэг шүү. Амар байна уу? Энд амруу. Олон жил уулзаагүй багыг андmaan ирж чаддаг. За амар сайн уу. За тарган сайхан үлдэж гэнэ үү? Сайхан. Адуу мал минь зэрэгөө. Мэнда. Би андтанаг сайхан ямааны боодог хийж сайхан ядаргаагийн тайлж өгдөө. Халуун жолоо бариулж, халуун шөл оолгож. Тэгээ. Ялаа. Өнөөдөр чи сайхан өдөр байна. За бүтээр өнөөдөр та бүхэндээ Монголын эртний уламжлалт зоог болох ямааны боодгийг та бүхэнд хийж сонирхолъё. За боодог бол ерөнхийдөө эр хүн одоо хутга, гал, чулуу багтлаад байдаг хийчдэг. Арсанд нь толмолж. Арс нь ерөнхийдөө одоо бетон гэсэн үг л дээ. Амтгай бол ерөөсө сонгиноор амтлал чулууны хүчээр болгож байна. Ерөнхийдөө эхлээд малаа одоо сонгож авна. Гадны бийт одоо хажиг уулзаар орсон байна уу? Хөл гар одоо биенүүд нь одоо шалбар цохигдсон одоо арсанд гэмтэл орж ирсэн байх юм бол тэр бас болохгүй. Тэгэхээр энэ малаа зөв сонгож эхлэн дээ. За боодог бол ерөнхийдөө ер нь Монгол хүний бол ер нь одоо эртний ястал тэгэл малаа хутаа арьсж явсан тэр цагаас эхэлсэн одоо малт. Арьсыг гэмтэж болохгүй. Хамгийн ихний шаардлага бол дотор мотор одоо бүх гүзэтэй баас масны бүгд л одоо энэ хүчнийх юм бол бүгд багтаж гарч ирнэ. Ахын ингээд арьсан дотор хөвчнө гэсэн. Ахын ерөөсөө хүчний ясын бол ингээд шулна. Одоо л хүзүүг ингээд шулаад оруулж байна. Энэ арьсан маханд өлдөл явж байгаа. Тулам хийж байгаа явцдаа цөс гүзээтэй бас давсагтай шээс сурыг хагалахгүйгээр авах хэрэгтэй. Одоо эртний олон жил бол ер нь ядарсан одоо ер нь ялангуяа нэг дайнд яваад хүмүүс нь сулдаж ядарна шүү дээ. Тэгэхэд бол одоо тэр халуун чулуу, халуун шөл итүү одоо шөл гаргаж одоо ядаргааг нь одоо тайлж. Одоо херосны үнээр хуухта мах Монгол хүний ганц одоо ядаргаа тайлдаг. Аяндаа хийж явахад эрт урт хугацаагаар явж байхдаа бол аач хийгээд идчих боломжтой.
50-өөс өнгөрч ирэх гэсэн үг одоо. Өндөр. За одоо ингээд дотор нь гарч байна. Зя ингээл тэ. За одоо чулуугаар улаасах нь да. Наалцсан тортог шороо байх ёсгүй. Чулуу бол маш цэвэрхэн байх хэрэгтэй. Ерөнхийдөө чулуу нэг ийм хүн атгсан гар энэ иймэрхүү байх хэрэгтэй. Голын захын наранд гарсан чулуу бол юмас ангархан гайваа. Усан дотроос авсан чулуу улаасгараа шууд хаагаа өсрээд. Хитрхийн улаан том чулуу бол махаа түлнэ. Орцор юмтэй бол бас арьсаа зүсэх дотроос бас сүмэрч гарч ирэх бас л та. Чулуу эдэнцийг хэр удаа алах вэ? Тойролд бүх талаас нь гал тавих юм бол 30 мөр болчихно. Төгсгөлийн хэсэг үү? За ингээд дуусч байна. За ингээд басна. Мен зузааны шүүхий гарах юм л та. Харин их нэмгэлж байгаа. Ямаа бас хялгас ихтэй гардаг. Одоо хялгасын өснөдөө ингэ шалгаж. Энд зузаан махаа, энд сулан махаа. Буцаад толомдоо хийхдээ чулуутайгаа хойлоо хийж. За 90 нотоор толон бол юм болчих та. За энэ дотор тэгэд ямар ч яс байхгүй. 4 хөлний мөчл бай тээ. Ямааны толон мод ингээд хийхэд бэлэн болсон. Одоо энэ дээрээс нэг л энэ амал үлдлээ гэсэн үг. Энэгээр одоо бүх яс гарсан. Жингийн нэг үсч. За тэгэхээр бэлтэн 5-аас 17 хооронд одоо чанаг хэлээ. За өнөөдөр хоёр маань яг л хуучны аргаар хийж байгаа учраас ямар нэгэн паяал нэг газ бол ашиглахгүй гэж байна шүү дээ. ашиглахгүй. Илүүр гэж одоо. Хуучны энэ илүүр ашиглана. Дөрвөн хөлийн үлдээс учир нь болохоор гал дээр барихын тулд дөрвөн хөл үлдээс. Одоо энийг бас улаасах нь тэндээ За энийг бол улаасгаад үлдээдэл өсөд ядыг хуугалж. Илүүрээр одоо хуучны илүүр гэж одоо. Чулуу бол ер нь боодгийн чулуу бол маш сайн улаасан байх хэрэгтэй. Чулууны сайн нэрлэгиндээ. Хорхог бол бас л адилхан чулуугаар болох нь болно гэхдээ боодог бол илүү сайн байх хэрэгтэй чулуу. Цэнгэлэн харагдах болсон. Нуул сангад гарч ирсэн. Цэнгэлэн харагдах болсон юм. За гоё. Хоол бэлэн болоход бол нэг 230 минут 3 цагийн хооронд. Ус орохгүйгээр дотор нь бол өөрөөсөө нэг 3-4 литр шүл гарч ирнэ. Ерөнхийдөө боодгны өөхөн давхархаа гадагшаа арьс руугаа махан давхархан дотогшоо харж байгаа учраас шүл бол ерөөсөө тостой гарч ирнэ шүү. Бор шүл гарч ирнэ. нисэн шидэ амтлагч монтлагч хийхгүй хэрэг Монгол аргаар нь Хуучны аргаар. хуучны аргаар нь одоо өөр Янз амтлагч хэрэглэж байгаа. Эхний ээлжид маха жоохон давс сонсож одоо амтлагч арх үлдээнэ. Энэ юу вэ? Энэ нэгэнд нь давс, нэгэнд нь цайны ааг байгаа. За ингэ давсандаа сайхан. Ахнаа сайхан. Таарч чаачих юм аа. За энэ бас бодгныхаа давсыг бас их тааруулж Толом руугаа хийж өгнө дээ. Зөвхөн одоо давс сонгоо хоёроор ламтлан шүдэ энэ маха. За ингэ чулуулаас бэлэн болж байгаа болохоор одоо хоёр илүүрээ бас одоо улаасгаж бэлэн болгох хэрэгтэй. Нэг одоо тавьчих. Хоёр илүүрээ цог руу хийж нэ. За ингэж.
замах гэ. Надалаа гэж. Ганжгаа өгөөрэй. Тэр хийж байгаа усууд нь өөр хий ядаргаа ингээд гардаг. За нормал. Одоо махсгүй. Юу гэж. Жолоо. Гар харагдахгүй тий. Гартаа халамжлуу тавиулаад аюулаа. За чи хамаа барих уу? Бариад нэг эргүүлээд авъя. Тий нэг Босгоод тавьж. Шуугаад тасах хэрэгтэй. За жолоогаа бэлдэж. Я чалаа. Чалаа. чулуу сайхан бас чи Одоо ирэн дөхлээ. Чулууг мараг болсон шүү. програм махаа тавиад Одоо ингэж яаж байна? Маш өндөр нэг даралт үүсэж байгаа учраас бас тогтоож авсан. Тогтоож барьж өгнө. За сураар боохно. Амбана. Зя. Гэвч мото барьчих. ингээд өөрөө ингээд зулгараад амнаа. Галдаар давхар ирээд. Ингээд зулгасч байна. Чулуунд халуун чулуунд босч ирж байгаа юм. Тэлж босч ирж. Эрс талаасаа буудгаа юм л та. Тэгэхээр энийг жоох нэг хийг нь тогтоож одоо доторх маханд бослоод болтлоос жоох ажиглаад энэ дээр баг зэрэг хий гаргаж иж боох хэвээр. Босоод тэлсэн нөхцөлд бол энэ арьс нь хуухан их хурдан зөөлөрч явж байгаа. Гаднаас нь одоо ингээд гал дээр шарахад энэ хурдан болно л гэсэн. Гарын алга тавиад үсгэд одоо энэ буцалж байгаа нь мэдчихэж байгаа. Дөргөөд дотроо буцалж байгаа. Халуун гэж. Гарын айдал дэвсэд алсаас Зөөл. Ийм маш их зөөл зүгээр. Дэнэж хаа.
шаргалж хуухын одоо сайхан. Хамт оруулж. Одоо ингэж хуухыг бол ингэ сайхан шарж шаргалтуулж байна. За ингээ зоог илэн боллоо. Одоо зоогоо задлж үзүүлье. Хоп. За ингээ. За хангаад л хийдэ. Харгана. Загалдаа. За гартын бурхан ташгаа өгнө. За халуун чулуу атгаж Ядрагаа ядаргаа сайн. Халуун шил одоо араас нь. бичээ. Чаахан болчих. Чулуу атахна гэдэг чинь бас гарын одоо хий ядаргаа тасж байгаа. Одгны шүл гэж нэг ч одоо халуух ус ороогүй өөрөөс нь гарсан шүл байна энэ та. Махных нь Сайхан махны халуун шүл бож ядаргаа наа. Оо за. чинаа гэж. За. Маа. Ишиг тавина. Нэг шүү. Нэг Өстөнө хувцас тавьдгүй гэдэг хондоо тавьдаг гоноо гэж чинь одоо энэ айгуу гоё зүйл юм шүү дээ. Тийм. Ямар гоё юм бэ? Амт гэдэг шүү дээ. Хийдэг. Гаднaalынхнаас янз бүр гоё юм байна. Сайн дэж нэг аваа. Баштэ шиг явган дээр баяа юм байна. Баат гэдэг.